За сая Тэмүүжин сайн зэрэг нарын гишүүд бас хэлжлээ. Бид бол үндсэн хуулийн цэцгийн дүгнэлтэнд заагдсан үндсэн хууль зөрчсөн тэр хүрээнд л хууль зүйн байнгаараа холбогдох өөрчлөлтийг хийнэ. Үндсэн хууль зөрчөөгүй гэд гаргацсан тэр заалтыг нь хууль зүйн байнгаараа хөндөх ийм хууль зүйн боломж байхгүй. Нисдэг бор морийг нь идээд ирээгээ явуулсан чинь нисдэггүй бор морийг нь идсэн нэг үлгэр байдаг шүү дээ. Тэгэхээр тэрэн шиг байж болохгүй. Тийм учраас үндсэн хууль зөрчөөгүй гэж үзсэн 47-гийн 6-гийн эхний өгүүлбэрийг бол хууль зүйн байнгаараа цэцгийн шийдвэрийг даваад шууд хөндөх би хууль зүйн боломж байхгүй байна гэж нэгдүгээр тарж байгаа. Хоёрдугаарт энэ бол зарчмын өөрчлөлт хөндөх гэж байна. Сая гишүүд маань хэлж байгаа шүүхийн хуулийг гаргахдаа бид нар бусад хуулиудаас төрийн албан агчдаас онцлог нийгмийн баталгаа, эдийн засгийн баталгаа, хязгаарлалтуудыг нь бүгд онцлог байгаа өөр өөр. Тэр байтугай би одоо шүүхийн хууль батлагдаж явах үед хэлж ирсэн. Монголд хайр сэтгэлийг хуульчилсан ганцхан хууль байгаа. Энэ шүүхийн хууль. Шүүгч хүнийг хэргийн оролцогчтой одоо баг гэрийн харилцаанд орж болохгүй шүү гэдэг хязгаарлалт ганцхан шүүхийн хуульд байгаа Монгол улсад. Тэр утгаараа би энийг хэлж ирсэн. Ганцхан шүүхийн хууль дээр л энэ одоо хайрыг хуульчилсан шүү хязгаарлалт шүүгчдийн асуудал дээр ийм хязгаарлалт тавьсан. Өөрөөр хэлбэл ийм онцлог учраас зөвхөн энэ хуулиар зохицуулсан тийм онцлог харилцаануудтай. Тийм учраас би энэ холбогдох хууль заасан гэдэг тэр нөхцөл бол байж болохгүй гэж үзэж байгаа. 2020 оны 3 сард хууль зүйн байнгаараа эрүүгээр хэн шийдвэрлэх тухай хууль дээр гарсан цэцгийн дүгнэлтийг далигдуулж шүүхээс хэргийг буцаадаг өөрчлөлтийг хийж байсан. Энэ бол хуулийн хулгай байсан. Өөрөөр хэлбэл үндсэн хуулийн цэцгийн хөндөөгүй залтыг далимдуулж хийжсэн практик байгаа. Бага шүү. Өмнө нь ийм тохиол гарч ирсэн. Энийг миний би тухайн үед хэлжсэн. Энэ хуулийн хулгай явчлаа. Хууль зүйн байнгын ороод цэцгийн гаргаагүй зүйл залтыг хөндөөд далимдуулаад өөрчлөлт явуулсан. Тийм учраас ийм жишгийг бол хууль зүйн байнгын ороо бас цаашдаа гарахгүй байхтаар анхаарах ёстой гэж ингэж үзэж байна. Сандагч гишүүний микрофоныг өгье.